сайн байцгаана уу? Сайн байна уу? Сүрэг тарган сайхан намарч иж байна уу? Сайхан намарч байна уу? Алдар хэн билээ? Самбон юм аа. Би Төв аймгийн Алтан булаг сум нэгдлийн Яралц баригадын малчин хоо. Малчин хүний хувьд таны хамгийн гол хүсэл нь юу юм бэ? Түүхэд Яралцын он жилүүдэд төрж ирсэндээ би баяртай байдаг. Өнөөлтөйний гамшиг үр ачаар маань үзэлгүй их болсон дэлхийн маань инх хамгаалан байгаасай л гэж малчны хувьд би хүсэх юм да. За миний нэрийг Орсоо гэдэг. Би агрономч мэргэжилтэй хүн. Давын агуу Ялалтын 40 жилийн ойтой он жил чацуудаа бахархаж байдаг. Манай дэлхий байнгын хамгаалан байж, байн дажингүй байгаасаа гэж манай хөдөөчгөн хамт олон тариаланчид бид хүсч байд юм аа. Бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар Цэндаюш. Би дан үзээгүй ингийн сайхан төр цаг төрж өссөн жирийн ажилчин хүн юм аа. Их хүний хувьд, эмэгтэй хүний хувьд дан дажингүй эдгүүсэн их үр амар сайн амьдарч ингэж байгаадаа их баяртай байдаг. Тэгээд энэ бид одоо хооч үе бидний аль жаргалтай сайхан ажиллаж хөдөлмөрлөж амьдрах Ахмад үеийн маань консул баатардаг хөдөлмөрч дайсан тэмцлээрээ энэ аль жаргалыг олж ирсэн. Одоо бид бүхэн бол Ахмад үеийн байн хүндэнд ээлж хайсан бахархаж явдаг юм аа. Дөчтөх намрын дуртгалан бид хаврын Ялалтын түүхийг эргэн сөхөж эхэллээ. Өрн Европоос их аван дэлхийн жаргарын улс орныг хамарч нийт хүн төрөлхтний 80 орчим хувийг гаслан гамшигаар хүчсэн дэлхийн 2 дугаар дайны нэгэн голомт ийхүү төрөмгийн санаархалтайгаа хамт нуран булчлагдсан нь үнэн ёс. Ариван шударгын анхны том Ялалт хүний орчлонгийн их баяр байлаа. Энд зөвлөлтийн баатарлаг ард түмэн удаан арим хосгүй гавья байгуулсныг түүх мартахгүй. Харин Рейхстагийн тэнгэрээс эзэнтэйгээ хамт таягдуулсан фашизмын энэ хар хаста туг Берлин Ром Токиогийн гурвалжин үүсч бүрэлдэж байхад өндөрт заларч байсан үедээ. Үнэхээр ингэж харахад Гитлер, Муссолини, Козёвров яг л нэг гурвалжингийн гурван талаас нийлж энэ орчлон эзэгнхийн цаглашгүй хэрхэл давтаж байлаа. Тэр цагт Японы ерөнхий сайд Тойо юу гэж байсныг сонсъё. Бид амжилт олж байна. Гэхдээ бидний хийж байгаа энэ агуудаа энэ Азид стратегийн чухал зэгүүдийг эзлэн авч дорн дахны байгалийн нөөцийг хяналтанд оруулах явдал манайд чухал хэрэгтэй байна. Бид эцэргийн хүч чадлаа уламжлуулж Герман, Итали улсуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой. Нэрэж тэр ёсорон хөгжүүлсэн Японы милитаристууд Берлин Ром Токиогийн тэнхлэгт нэгдэн нийснийхэн дараа Гитлерийн Герман галмсын хүчээр Европт шин журам тогтоох аянан эхлэхэд Азид төвд мандал бадралын хүрээгч хэнээр хэлээр Малайз, Сингапур, Индонезийн олон арлууд Бирм, Филиппиний зэрэг асар ариван нөөц баялагтай 9 сая 800 мянган квадрат километр нутаг дэвсгэрийг 400 сая шахам аж төрөсөдтэй эзлэн боолчилж явах үед Японы өөрийнх нь нутаг эзлэн төрөмгийсэн газраас 32 дахин бага байлаа. Тэдгээр 1931 онд Хятадын зүүн хойд хэсэг Манжурыг эзлэж Манжугогийн тоглоомын засгийг байгуулан улмаар 1938 онд Хасанураар зөвлөлт холбоот улсад 1939 онд халахын голоор бүгд наримдах Монгол Ард улсад халдан төрөмгийлэх анхны оролдлого хийж үзсний эцсийн үр дүн нь ийм болсон юм. Гэвч тэд түүхэн туршлагаас сургамж авахын оронд самурайн ёсны тангарах төсөлдөн автаж шазуур зүүн хорлохж байгаа юм. Угэрэн тэд эзэн тулсын хаан Мандал бадралын хүрээ тэлэх их аянд гарч дэлхийн бөмбөрцгийн 3-1-ийг эзлэн ертөнцийн хүн амын тэн хагсыг захирах шунхай хүсэнд автаж байжээ. Дэлхийн ертөнцийн дорн хагас төлсөн төрөмгийллийн голомтыг дарж дайны төмрийг бүрмсэн унтраах нь холбоотон гүрнүүдийн хувьд хүн төрөлхтний өмнө хүлээсэн ариун үүрэг байсан. Тэгээд ч авсан үүрэгтэй мөнч атгсан гар нэтгэлтэй зөвлөлт холбоот улс фашист Германыг боцсогсны дараа 3 сарын хугацаанд Японы эсрэг дайнд орох тухай хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж 1945 оны 8 дугаар сарын 8-нд зөвлөлт засгийн газраас Японд дайн зарлсныг албан ёсоор мэдэгдэж
Гитлерийн Герман боцохогдсноос хойш Япон нь дайныг өнөөхөр үргэлжлүүлэхийн төлөө байгаа цорын ганц цорын болохыг цохон заасан байна. Инхүү мөн сарын 8-наас 9-нд шилжигчдийн 0:10 минутад милитари Японы эсрэг байлдааны анхны галыг нээсэн хүн төрөлхтнийг олон жил хөвөлдүүлсэн сүнжирэлт дайны гамшигаас түргэн ангижруулж өнөө бат энх ертөнцийг тогтоох хариун зорилтонд нийцсэн. 1945 оны 8 дугаар сарын 10-нд бүгд наримдах Монгол ард улс Японы түрэмгийлийг буцах хариун дайнд нэгдэн орлоо. Тэр үед манай хойсголт цэргийн Жэнжин штабын орлогчдаар явсан хошууч генерал Дамдын бүгээ яриаг сонсъё. 1945 оны 8 дугаар сард Зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын хаалтын шийдвэрээсээр Японы эсрэг дайнд зөвлөлтийн баа армийн хамтаар бүгд найрамдах Монгол ард улсын цэрэг орхолсон юм аа. Зөвлөлт холбоот улсын дээд хамгаалал Алстарнуудын дээд хамгааллын газрыг байгуулж, маршал Василевскийг хамгаалуулж, Василевскийн штабын дарга армийн генерал Яванов энэ дайнд зөвлөлт холбоот улсын 3 фронт оролцсон. Маршал Малиновскийн хамгаалсан өвөр байгалийн фронт, Алстарнуудын 1-р фронт маршал Мерицговын хамгаалсан, Алстарнуудын 2-р фронтыг армийн генерал Бүргэев мөн намхан далайн болоод амар мөрний одоо усан болоод энэ дайнд оролцсон. Энэ дайнд бол ерөнхийдөө Японы 5 тонн армийг хуурай газарт нь бүтлэж ийм ерөнхий шийдвэр гарсан. Үүний дагуу бүгд найрамдах Монгол ард улсын арим, зөвлөлт холбоот улсын моторч улсын ангинуудын хамтаар Пелевийн хамгаалсан Монгол зөвлөлтийн марч бүлэг 2 чиглэлээр давчилтаа хийсэн. 1-р бол гол захиралтын чиг нь бол Долнуурын чиглэл, баруун чиглэлээр бол тусгал чиглэлийн чиглэл. Энд бол баруун гарт замын хаалганы чиглэл бол Монголын орондоо нэмсэн сүмгийн хамгаалсан 2-р бригад, зөвлөлт холбоот улсын 27 дугаар Улсгийн бригад, Монголын Өвгийн хороо, зөвлөлт холбоот улсын Австрийн 30 дугаар хороонууд хамтарсан энэ захиралтыг Жимбэ хаалганы чиглэлийг эзэлж авсан ба. Инхүү зөвлөлт Монголын хуурай замын цэрэг номхон болон флот амар мөрний флотилийг хүчтэй хамтран 5000 гаруй километр уртад 600-аас 800 км-ийн өргөн фронтод 1,500,000 хавтгай дөрвөлжин километр асар удам утгыг хамран явуулсан байлдааны ажиллагаа дэлхийн 2-р дайны төгсгөлд түүхэн чухал үүрэг гүйцэтгсэн юм. Монгол ардын хөвсгөл таримтай мөр зэрэгсэн дайны хүнд замыг туулсан зөвлөлтийн 59-р морьтой дивизийн командлагч байсан дэслэгч генерал Леонид Евгеньевич Карпуц ингэж ярьж байна. Для наступления и на рассвете 9 числа перешли вот их полк, 30-й кавалерийский полк, командовал полковник Варин. Бид 8 дугаар сарын 8-нд давшиг бэлтгэлийн бүрэн хангаж 9-ний үрээр хурандаа Ларины командсан 30 дугаар морьт хороо хамгийн түрүүнд Монгол улсын хэлийг давсан. Бидний зорилго бол Долнуурын чиглэлд түргэн маневр хийж Дэвангийн цэргийг буулгаж авах, тэгээд цааш Жэхэ хот руу давших зорилт байлаа. Манай анги тэсвэр хатуужилтаа Монгол морьдоор бүрэн хангагдсан учраас байгалийн ямар ч бэрхшээлд саатлгүй түргэн давсан. Тэгээд ч 13 хоног явах байсан замыг дарыг 4 өдрийн өмнө туулж босгүй илсэн цөл Агн халууны гитлэн Долнур хүрсэн юм. Мы гораздо раньше были на 4 суток там. Несмотря на то, что преодолели пустыню Гоби в тяжелых, жарких таких условиях, без воды, вот, и прочими, такими всеми последствиями. Монголын 7-р морьтой дивизийн дарга байсан хурандаа Дорж. Манай 7-р морьтой дивиз зөвлөлтийн генерал Карпуци хамгаалсан 59-р морьтой дивиз
танкын 43 дугаар танкын хороотой хамтаар давшимаа. Энэ давших байлдааны явцад бол бид байгалийн цагуурын маш их хүнд нөхцөлд давших байлдааны явууллаа. Дээрх зөвлөлтийн агнуудын хамтаар манай дивиз Өвөр Монгол хятадын олон жил Японы даргалд байсан ард түмний чөлөөлж зүүн хойд хятадын тэр үед Японы цэргийн гол хүчин бөгж байсан гэсэн Жэхэ хотыг чөлөөлж 11,000 хүнтэй гарнизоныг буулгаж авсан юм а. Манай улсын торгон хилээс ард цагаан нуурыг гүйцэтгэх энэ их замбал ямар ч усгүй байсан хотгууд нь байсан хортуулагдсан ийм цөл байсан. За долнуураас Жэхэ хотыг өнгөртлөөл Хянганы нур үргэлжилж байна. Хянганы нур бол зарчим өндөр болоод ам бүр нь тэр үед их тасралтгүй үргэлжилж байсан ширүүн бороонд үерчгсэн ийм их үертэй ийм голууттай байсан. За тэнд бидний гол техник энтрээ явуулж байсан дам бол бүгдээрээ өдөрчгсөн үертэй өдөрчгсөн байсан зармын өдөрчгсөн ийм шийдэл байж байсан. За ийм замыг туулж бид явлаа. Энэ их бэрхшээлтэй замыг туулахад байсны эсэргүүцлийг зарахад зөвлөлтнөд бидний зөвлөлийн улаан армийн хамт үйлдвэрлсэн гэсэн хязгааргүй их төсөл байсан. Байлдааны энэ явцын дунд бол манай цэргүүд дарга нар ер нь зөвлөлийн тэр цэрэг дарга нарын байлдаанд ажиллаж байгаа ажиллагаануудыг биеэрээ харж тэрнийг үлгэрлэж тэднээс туршлага авч бараг тэднийг дуурайж ирнэ давших байлдааныг явуулж ялгалтанд төрж байсан түүхтэй юм шүү. Нэг талын замд балга усны үн бүхнийг шийдэж байсан зурм халуун эсэнцлийг туулж уул даваан усны дэвдэрч нурсан эвцэц авчим их хянгныг давхаар унавын хүчийг шавхан зүтгэж дайсны галын эсэргүүцлийг туулж явсан бол фронтын нөгөө талд битүүш хэрэнгой хөвч шавар намаг ус мөрний гатлан давшиж баатгалж яваа. Зөвхөн 1945 оны 8 дугаар сарын 9-ний дан эхэлсэн өдрөөс 11-ний хүртэлх 3 хоногийн дотор зөвлөлт холбоот улсын байлдагч Георгий Попов, баг дарга Василий Колесник нар дайсны галыг цэжирийн таглан олон нөхдийн давшигдсан замыг нээж баг дэслэгч Михаил Янков шатаж байгаа онгостойгоо дайсны цэглэн станцыг дэлбэж байлаа. Ийм ирэлхэг алдрын жишээ олныг дурдж байна. Олос намаг ширинг эсэн цөлөр битүү хүрээлэгдсэн энэ хүү бэрх замын үзүүрт Японы эзэн тулсын цэргийн машины ноён нуруу болсон Квантоны харим манай давшилтыг хүлээж байсан юм. Квантоны харим нь олон жилээр бэлтгэгдсэн өөртөө автономит эрх үхийг хангамжтай, бие даасан командлалтай өөрийн гисэн аж үйлдвэрлэн ард талын баазтай Японы зэвсэг хүчний шилдэг цөмөн байлаа. Бүрэл түндэн сая гаруй хүнтэй Квантоны арим Японы зэрэг улс төрийн эрхтнүүдийн албан тушаалгахад ихээхэн нөлөө холбогддог байлаа. 1941-с 1944 онд Японы ерөнхий сайд байсан Тозио, Японы Женжин штабын сүүлчийн дарга байсан Умэйзу нарын олон эрхтэнгүүд Квантоны аримын албанаас дамжиж дэвссэн түүхтэй. Газарт тэнгэрт уулаар халаар жил үлрэлийн аж нөхцөлд байлдах дайдах бэлтгэлийн хангасан дайсны эсэргүүцлийг чинэн ширгуу хаад хамгаалах хүчнэн зузаан байлаач гэсэн. Зөвлөлтийн баатралг болон аримын зэвсэг техникийн болон зориг сэтгэл ёс суртахууны эрхэм өндөр чанарыг тэсэн тогтоох чадал байсан байна.
Би мэрэгжлийн албартнуудын нэг зөвлөлт бодуулсан Баатар, действующий генерал Якименко. Впервые с Монголией я познакомился в 1939 году, когда японцы напали на Монгольскую Народную Республику в районе Халхингола. Ну, мы своим истребительным полком пролетели сюда для того, чтобы отражать... Япончууд халхинголоор довтуулсан И в процессе 1939 онд боевой работы анхви были Монгол сделаны байсан. несколько таких снимков. Вот один Манай из нис них хороо такой дайсны снимок. агарын Вот довтлоог наша нисахын тулд летчиков халхинголын ариун самолетов байрлаж байлаа. И-16. Тэр үеийн Это дайн вот тулалдааны регион, дурсгалтай это гэрэл Рахов, зургуудаас это я энд байна. на этом снимке. Началась Энэ ил 16 война. онгоцны нисгэгч И после Гринёв, того, когда она была Рахов, закончена, когда дэрэгдэн бий байна. фашизм был разгромлен в Эх орны Европе, авгын их дайны хэлбэд войска бид утсан. частично оттуда Фашизмыг прибыли, бодож частично өгч здесь Европт были дайнд вместе. усны дараа манай ангийн зарим хэсэг эргэж ирж Вот. Манжуурт Перешли 16 жил ноёрхон Японы цэргийн Манжуурскую түрмгийлийг границу с тем, устгахад чтобы Монгол уничтожить бүхтийнхээ хамт оролцсон юм. японскую группировку, которая здесь Надтай хамт потом монголоор нь находилась зочилж байгаа. в течение 26 лет. Зөвлөлт толгойд улсын Баатар Хуран Давраненко, Лозанар өөрсдийнх нь танкын бригадыг удирдан участвовали. милитаристи Японыг бутнэргэх хэрэгт И гавьяат вам это үсийг не мне бүтээж вам авсан. рассказывать. Вы знаете, как это было. Вот. Как Ингэж ил зөвлөлт Монголын аримуудын баатарлаг ялалтаар Японы дайнчдыг бутнэргсэн юм. дальневосточной границей и границей Монгольской Народной Республики. Гитлерийн фашизмын эсрэг тулалдсан дайчин алдрын түүх. Дахин үргэлж иж байсан энэ хүнд хэцүү үед олон сайхан баатардаг жишээнүүд байсан. Энэ талаараа Хурандан Янтай сүрэнгийн командалсан Бүгд найрамдах Монгол Ард улсын мод механикжуулсан 7 дугаар бригадын салаан дараа байсан Дүүдэва улсын Баатар Дампил хоёртын отхон гэж нэрлэж байсан Цэрэн долгорын отхонгой та бүхэнтэй бид уулзж байгаа гэх баяртай байна. Ингээд та бүхнийхээ дайны замын түүхэн дуртаглаас сонсъё. Тэгсэн жилийн өмнө Японы милитаристуудын 5 жилийн өмнө бахилж хоригдсон том бахилтанд 1945 оны намар манай бригад Баклан орж одоо ширүүн байдлаа хийсэн энэ байдлаа 3 хоног үргэлжилсэн юм байгаа. Тэгээ энэ дайнд манай бригадын дараа Улсын Баатар агш хоорондоо нэмтэ сүрэн биднийг өдөрч явлаа. Таашгүй манай саны байдаг Дампил өөрийнхөө хөнгөн бажмаадаар даашны олон гадын тоочийг устгах, даашны холбоочин нохоныг устгах, даашны Ахмад автаа Чернигийг барьсан. Таашгүй манай аюуш өөрийнхөө одоо мөргөн бажмаадаа гадар даашны олон гадын тоочийг сэргатаг устгах 11 гүндэ шархтлаа. Мөн манай Минмадын давуучид анзан банчиг охиронда нэр төртэй гавьяа байгуулсан. Манай холбоосаны байдаг төрүүч Максрин Жанчуу өөрийнхөө холбоог задах гэж яваа гараа хугуудуулж хүн чархсан утсаар холбоог амдаа зууж тэрний би цуцаар нь холбоо барьж одоо манай талд араас нэг садаа цэрэг зөвлөлтийн нэг тасаг цэрэг ирж ингэж манайх ядалт байгуул ингээд манай баригадаас Бачланаас нийтдээ одоо хоорондоо нэмтэ сүрэн дэргүүтэй Дамбил Данзан банчиг аюуш Жанчуу нарын Таван Баатар төрсөн энэ нэг баригад нэг садаанаас нэг Бачланаас ийм олон Баатар төрсөн явдлууд Японы энэ одоо хоригдол тэнд байсан дайсан өөрөөр хэлбэл 25-аас 26 мянган дайсны одоо самурай нар байсан гэж байгаа тийм одоо хүнсэн чигээ тулдаад манай байдагсан хэлхий гавья Баатарлаг үйлсийн одоо жишээ харуулсан энэ хэдэн Баатарт нь олон хэлхий дайсыг ярьж болох юм аа. Энэ салааны дарга дүүдээ намайг одоо 1000 м газар дайсны хөнгөн булмаад хүн төлмаадаг сүнөө гэж 2 галын тоочгийн үүрэг өгсөн юм аа сүнөх. Энийг устгахаж хэн тулд танкын сад таарлцсан надад энэ танкын сад бол гүнээрийн 4 м, өргөөшин 6 м, футаашин 2 метрийн танкын сад байсан. Энэ л үсрэн ороод цаадлын ирмэг дээр гартал дайсан охооноос хашид над руу бодох гэсэн болоод нохоовонд орсон. Тэр хүнийг амьдаар барьж авахар туснаа уучи Жамбагийн 60-55-ыг аваад би мөчид ядалсан баруун гараанд доош нь 100 гараанд дээш нь өргөсөн. Тэгээд зэрэг буугаан хайчаа тэр хүний гараас суугтаад гаргаад иртэл дашаандан буутай байсан дээр бууруу гар нь яваад байсан. Тэгээ хоёлоо ноцолдоод тэр хүн бол гүчтэй байсан. Би бол багтаа яхан барилдаж явсан. Монголын одоо барилдаагаар доорон одоо танкын саад руу хоёлоо өсрөн орж доор нь би тонгорч унгаад гарын нард нь хүлээд ингээд салааны дарга дүүдэрэг байна. Хэл явуулж манай салаан дарга илтгээд амьдаар би хэл барилаа гэж хэлсэн маань. Зөвхөн холбоот улсын Хошеватар армийн генерал Иса Билиевийн одоо бичсэн дайны замаар гэдэг ном. Энэ номны энэ 440-р талд Улсын Баатар Данзан ванчигтай мөр зэрэгцэн тавигдсан хоёртын отхон гэж нэрлэгдэж байсан Цэрэн долгорын отхонг байхын дуртгал яриг сонсъё.
За би дайны үед энэ дайчин нөхдийнхээ хамт мөр зэрэгцэн фронтын галын дунд соёлогч, жолооч, улс төрийн хуулагч мөн ойр зуурын орос хэлийг орчуулах ийм мэддэг чаддаг бүхнээ хийж хүчин зүтгэж явлаа. Хэдхэн мөчийн өмнө инээж хөрөлдөжсэн найд нөхдөн амир ирсэн шархтсныг хараад дайны гай гамшигыг зүрх судсараа мэдэрч дайсанд өшөрдөг юм байна лээ. Энэ хүнд үед эмч мэрэгжилтэнгүүд шархтанд мис засал хийх хүний амийг аврах гэж цаг минуттай өрсөлдөж байгааг хараад би мэдлэг мэрэгжил дутагдж байгаагаа өөрөө ойлгож тэгээд дайн дууссаны дараа улсын их сургуульд орж хүний хэмжээ мэрэгжил эзэмшиж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энхийн мананд 30 гаруй жил хөдөө хотод ажиллаж ирлээ. Батхангаа та дайны фронтод намын гишүүнд ирсэн гэдэг байхаа. Тийм ээ, би тэр үед 19 настай залуухан ч байж дайны маш хүнд ширүүн тулдааны үед би намд дэлсхөрөгдлөн өгч ингээд би намтай үйл амьдралаа холбосон юм да. Японы эзэн тулс түүний жанжин шуурмгийн санаархадан 20 хүрэхгүй хоногтой балар минут тавилантай даанч нэгээг амар болоод усур мөрний гаталж чадахгүй их хянганы бэхлэлтийг нэвтэлж давахгүй тэнгэр хэсгийг туулж барахгүй манжуурын хилээр төмөр бетон сутгаж хийсэн хэдэн давхар өндөр хаалт олон сала галын цэгийн оноостой хамгаалтын зөвсөлбөрийг сүмэлж дийлэхгүй гэж итгэж ирдэж байсан. Японы эсрэг дайнд зөвлөлтийн армийн олсон энэ их эрчим дамжилт япончуудын хувьд санаанд багтмаггүй хэрэг болсон төдийгүй орнуудын стратегч дэгч итгэж ядан гайхахад хүргэсэн юм. Америк нэгдсэн улсын цэргийн мэргэжилтнүүд ийм бэрхшээлтэй хол замыг түргэн давах бололцоо байхгүй гэж мэдэгдэж байсан бол Английн ерөнхий сайд байсан Уинстон Черчилль зөвлөлтийн цэрэг Квантуны армийг боцсоход дор хаяад нэг жил болно гэж байлаа. Гэвч эдний амлалт төсөөлөл ташаа болжээ. Бусдын нутгийг эзэлж бэхчин их эзэн тулсынхан мандал бадрлын хүрээг баттахад нь газар нөх, ган төмөр тор, бетон сутгамал хан хэрэм аль нь чиг тус болсонгүй. Энэ өдрийн өдөр донд эзэн хаан Хирохито Подостамын болцлыг хүлээн зөвшөөрснөө улс үндэстэнтэй зарлаж Сузукин засагунаж цэрэг яамны сайд Анами, Хуантэз, Конай нарын зэрэг цэрэг улс төрийн 10 ширхэг мэрэх тушаалтнууд амиан хоролсон нь яг л 3 сарын ирүүгийн өмнө Адольф Гитлерийн төгсгөлтэй тавилан адил байлаа. Гэвч эзэн хааныхан зарилгийг сонсоогүй зарим хэсэг нь эсэргүүцлийн үргэлжлүүлсээр байсан болохоор дайн дус аргагүй байсан юм. Энэ үед ирэлхэг дайчдынхан их давшилтын замыг кино аппараттай туулж, үйл хэргийн үнэн баримтыг түүх болгож мөнхөлсөн хүмүүсийн нэг хөлсгөл тэмцэлийн ахмад зүтгэлтэн бүгд наримдах Монгол ард улсын урлагийн гавьяас зүтгэлтэн төрийн шагналтай жигжид 40 дэх намрын дуртгалан ингэж ярьж байна. 45 онд ч одоо 8 сарын 18-нд Монгол кино үйлдвэр цогтой кино хийж байсан л да. Энэ зайсан толгой амд их ихрээс усгсан олон хүнтэй ийм зураг гарч ирсэн. Цогтойчтой нэг улаанбалгаас цохоо маягийн сар зарж байдаг шүү дээ. Тэрнийг авч байгаа яг үеэс. Тэр нэг машиныг бидний аваад одоо юмд явах боллоо гэж. Тэр ер нь тэгээд зөвлөлийн сууч ирсэн олон хүн байсан тийм. Тэгээд бид явсан тэгэл очиод ер нь цэрэг хувцсан хоороо хэрэглээ аваад зөсөг аваад онгоцны буудалд очиод маргааш өгдөө явах болсон. Тийм толгой явсан. Тэгээд явсаар байгаад онгоцны буудалд очисон маргааш өгдөө нараач үүр цайж явахад нэслэлээ бид нар. Ойд явах бид гурав явсан да. Улсаар байгаад жихээ орсон. Тэр хооронд бол нэлээд их зураг авсан даа. Жихээ хот бол сая гаруй хүнтэй хот л да. Тэнд л манай өдөртөгч Маршал Чуулсан явж очиж харилцсан. Тэр үед хятадын ард түмэн
амьдрал их дорой байсан Японы дарлын тал олон жил болсон ийм үе байсан. За тэгээ манай чарх үений ажин 1945 онд арлж явуулсантай би нэгэн газар явсан. Хятадын нутгаар. За ингэж явхад бол Япончууд хятадын ард түмнийг өөр монголчуудыг шийхэн харгасан бид хүний санаанд ороогүй хүний яснаас гадуур янз бүрийн гэрцгийн арга гэж байсан юм байсан. За ганцхан баримтаар судлаад тийм жишээ гол төр барьсан нэг гүүрэн дээр байшин барьсан хятадын коммунистууд гэж сэжгэлсэн хүмүүсүүдийг одоо хоолоогоор ноосрлож бос руу огтж одоо алж байсан юм баримт байгаа. Энэ байдлаас болоод хятадын ард түмэн бол туйлын одоо ядуу орон гэр байхгүй, ооч хаяг байхгүй, орон одоо гадаа хээр унтдаг хүмүүс хотос байхгүй, хоол унд байхгүй юм үү? Японы эзэрхийллийн үед үгээгүй ядуу, өлсгөлөн гойлончлол, өвчин тахал нөмөрсөн умард хятадын ард түмний амьдрал ийм л байлаа. Японы милитари стрэмгийлэгчид зүүн хойд хятадыг эзлэн аваад Харбин хотын ойролцоо 711-р ачираадаг гихчийг байгуулан бактериологийн дайн дэвтлэх судалгааны нууц төвийг нээн ажилуулж байсан юм. Зөвхөн 1940-1945 онд 3000 амьд хүн дээр элдв халдварт бактериологийн туршилтаа хийсний дээр квантуны арим буужих үед тус төвд хоригдож байсан бүх хүнийг хорд хийгээр устган ялт улмөрөн баллахыг оролдож байжээ. Гэвч үнний түүхийн улмөр балран арилаагүй. Шудраг түмнийг тарчлаан тамлаж, амьдар нь газарт болж, тарав зурм шиг агнаж байсан цуст яргачд үйлдсэн нүглийн хариуцах цаг нь ирсэн билээ. Японы армийн гол сүнс болсон Квантуны армийн командлагч генерал Ямада Манжуго хэмээх тоглоомын засгийн тэргүүн Пуи нар цөм эзэн тулсын эрхтнүүд биш олзлогдогчд боллоо. Энэхүү Японы армийн 700 мянган илүү цэрэг дарга генерал офицерууд олзлогдож Квантуны армиас хураасан үлэмж хэмжээний зэрэг зэвсгийг зөвлөд холбоод улс хятадын ардын чөлөөлөх харимд шилжүүлэн өгсөн нь тэдний ялалтыг ханган Гоминданы цэргийг буцсахж улмаар 1949 онд бүгд наримдах хятад улс байгуулагдах явдалд чухал үр нөлөөтэй болсон юм. (1945 оны 9-р сарын 2-нд Токиогийн бомбтод байсан Америк нэгдсэн улсын Миссури хөлөг онгоцны тусгайлан бэлтгэсэн давцанд Японы гадаад явдлын яамны сайд ирж холбоотны армийн командлалд өгд үгүй буужих актанд гарын үсэг зурснаар дэлхийн 2 дугаар дайн дууссан юм. Бүхэл 6 жил үргэлжилсэн үхэрийн дайны сүүлчийн голомд инхүү унтарсан хүн төрлөختөнд багтаж баршгүй баяр, эдэлж ханшгүй жаргал авчирсан энх цагийн эхэн байлаа. Хүн төрлөختний нийтийн дайсныг дарж, дарлагдсан олон дэрх чөлөө зол жаргалан тэмдэглэлийг эдлүүлэхийн тулд ялагч улаан арми ямар хүндийг үүрснийг Европ Азийн чөлөөлөгдсөн улс орн бүр үзэж, мэдэрч, үнэлж багтаж байсан юм. Зөвлөд холбоот улс Японы эсрэг дайнд орж Квантуны армийг бутнэрэгсэн нь Ази төвийн улс төмний хувьд зянд чухал ачаал бүгдэлтэй болж чөлөөлөгдсөн орнуудын эрхийг чөлөөний хөдөлгөөнийг өрнүүлэх даатны нөхцөлийг бүрэлдүүлснээр олон оронд ардчил дэвшлийн шин замд орох хүүд хаалгыг нээж өгсөн юм. Энэ талаар нөхөр хошин улаан армийн амжилт 1945 оны 8 дугаар сарын 19-ний бүх нийтийн бослоор ялалтанд хүрэхэд ихээхэн туслахын боллоо гэсэн байхад Ким Ир Сен зөвлөлтийн арим солонгосыг шууд чөлөөсөн явдал бүгд наримд гардчилсан солонгос ард улсыг байгуулж үндэсний эрхийг чөлөөний хөдөлгөөнийг ялгуулсан амжилтаар урагшгүй гжүүлэх нөхцөлийг хангасан юмаа гэж үнэн тэмдэглэж байлаа. Дэлхийн 2 дугаар дайны эцсийн голомт болж байсан Токио хотноо 1946 онд Японы милитаризмаас хүн төрлөختний өмнө тарьсан гамшиг гай зовлон ялт хэргийг олон улсын шүүхээр таслан шийдэх ажиллагаанд их орныхон тусгаар тогтнолыг баатарлан хамгаалж явсан Монгол дайчин чогдон гэрчлэгч төлөөлөгчөөр оролцож Монголын ард түмний эсрэг үзүүлсэн тэдний гэмт хэргийг илчилсэн юм.
Харин тэгэхэд Америкийн төлөөлөгчид тэдний ялыг зарим талаар хөнгөлж, булзааруулах бодлого баримталж байлаа. Учир нь тэд хүний орчлонд цоошин урд үзэгдээгүй ялт хэрэг дөнгөж тарьж хаад байсан цагаа. 1945 оны 8 дугаар сарын 6-ны энэ цаг тоо өөртөө ямар ч буруугүй атал Америкийн ялт хэрэгс үйлдэлийн хар тоолол болж түүхэндүүлсэн. Цэрэг дайны зориулалтгүй Хиросима Нагасаки хотуудад анхны атомын бөмбөг хаяж турсан дэлхийн дайны явцад огтхонч нөлөөлөөгүй бөгөөд харин энгийн номхон хүн амыгүй олноор хүнэн устгаж хүн төрлөختний хөлний дорон айлган сөгдүүлэх гэсэн Америк эзэдийн жанжлах санаархлын эхлэл байлаа. Английн ерөнхий сайд байсан Уинстон Черчилль 1953 онд Бостон хотод нийтлүүлсэн дэлхийн 2 дугаар дан гэдэг номныхон 5 дугаар бодит Японы хувь заяаг атомын бөмбөг шийдсэн гэвэл алдаа болно гэсэн байна. Тэгвэл Ино Киёши, Оконого Шинзабура, Сузуки Сяоси нарын хамтран бичсэн Орчин үеийн Японы түүх гэдэг номонд 8 дугаар сарын 9-нд Нагасакид 2 дахь атомын бөмбөг хайсны дараач гэсэн бидэнд эдгээр бөмбөг аюултай биш, бид сөрөг арга хэмжээ авна гэж цэргийн командлал мэдэгдэж байлаа гэж баталсан байна. Харин гагцхүү цагаан ордны эзэдэл түүнийгэн түүхийн гайхамшиг хэмээн газраас сансар хутал 40 жилийн турш хийргэж ирсний өнөөгийн залгамж Рейган Вайнбергер хоёр Трумэн өвгийнхэн дотор өгснийг үзэж дундуур үлдээснийг дүүргэж дэлхийн олон оронд Америкийн пуужин цөмийн цэник тачааг тээж зөөж Аз тэвд Вашингтон, Токио, Сеулын тэнхлэгийг тогтоон Японы арлыг Америкийн үхлийн зэвсэг ачсан живхгүй хөлөг байлгахаар шахаж түлхэж байна. Гэвч дэлхийн дэвшилтэд түмэн Рейганы дайнч санаархлыг жигшин эсэргүүцэх тэмцэлдэн улам хүч авч газрын дайнаас сододын дайнд хүрэх гэж гариг ертөнцийн төвийн шийтгэх түүний балмад санаархлыг илчлэн яцааж байна. Японы социалист залуучуудын холбооны төлөөлөгч Окинада Москва хотноо дэлхийн залуучууд оюутны 12 дугаарыг наадмын үеэр болсон сүмийн дайны хөнөөлийг зайлуулах сэдвт уулзалтын танхимаас ингэж ярьж байна. Хиросима Нагасакид атомын бөмбөг хайсан явдал Японы түүхэнд туйлын гамшигт үйл явдал болсон юм. Иймд Японы ард түмэн сүмийн дайны эсрэг энхэ тайвны төлөө өргөн тэмцэл өрнүүлж байдаг. Энэ тэмцэлийн тэргүүнийг нэнд Японы дэвшилтэд залуучууд явж байдаг юм. Жил болгон Японы олон хотод атомын бөмбөгөнд хэлмэгдэхстийг дурсан сүмийн дайныг дахин гаргуулахгүй төлөө янз бүрийн арга хэмжээ зохиодог юм гэлээ. Америкийн дайнчид хүн төрлөختний өмнө хизээж уучлахгүй гудамжигт ялт хэрэг үйлдэж Японы Хиросима Нагасаки хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдснөөс хойш 40 жил өнгөрч байна. Энэ эмгэнэлт явдлаас хойш дэлхийн шудраг түмэн атом сүмийн дэлбэрэлтийг дахин гаргуулахгүй төлөө хүчрхэг дуу хоолойгон нэгтгэж байна. Зөвлөлт холбоот улсын коммунист партийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Сергеевич Горбачевын онцлон тэмдэглэснээр сүмийн зэвсгийг газар дэлхийдэж сансартаж хизээж хэрэглэхгүй байх. Түүнийг ерөөсөө бүрмөсөн эгнэх тусдахын тулд юу хийсэн бэ гэж хүмүүр өөрөөсөн асуух ёстой. Бидний нийтийн гэр гариг дэлхийдийн хүмүүр юу хийж чадах вэ гэж асууж түүнийг бүтээх ёстой гэж хэлсэн. Үүнтэй холбогдуулж энх тайвныг хамгаалах Монголын хорооны тэргүүлэгч гишүүн сүмийн физикч, академич Сотмогон яриаг сонсъё. Японы Хиросима Нагасаки хотод би очиж үзсэн. Мэргэжлийн хувьд бол би атомын зэвсгийн аюулыг бол мэдэж байна. Тэгэхээр одоо дэлхий дээр сүмийн дан чадах юм бол дэлхийн манай гарга устж хүн төрлөختний сөнөхөд хүрэх юм аа. Ийм төвшөлтэй цагт зөвлөлтсгийн газраас мэдээлэл гаргаж сүмийн зэвсгийн аливаа нэгэн туршилтыг энэ оны 8 дугаар сарын 6-наас эхлээд төтгөлж нэ гэдэг энэ илэрхийлэл бол зэвсгэл хураах явдалд бол асар их төхөн үзүүлнэ гэж бодож байгаа юм аа. Ийм ч учраас бол энэ зөвлөлтсгийн газрын санаачлагыг дэлхийд дахин түүний дотор манай Монголын ард түмэн бол цаашаа нэмжиж байгаа юм. Тиймээ дэлхийн 2 дугаар дайны бүрийнхнээс аваад эцсийн хүртэл санаа сэтгэл бие хүчээр дайны уршиг үзсэн орны хувьд бүгд наримдах Монгол ард улсын засгийн газар Аз номхон долын улсуудын хооронд харилцсан үйл явдлыг хүч үйл хэрэглэх тухай конвенц байгуулах санал дэвшүүлж
Улс төрийн таймнаар оршин тогтнох эрхийн тунхаглалыг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаар батлуулсан билээ. Энэ нь баян дэлхийд инхи тайвныг сахин хамгаалах ариун үйл хэрэгт нэмэр ханд болж манай ард түмний инхийг эрхэмлэгчийн чин хүсэл зэргийг илтгэн харуулж байна. Орчин үед цөмийн данд гэвэл амьд бүхэн өргөдөж хүн төрлөختөн хүж дэлхийтэйгэн сүнэн иймээс их сайхан дэлхийгэн инхийн ариун үлгий үрд байлгахын төлөө тэмцэлд үг хэлээ нэгтгэх үзэл зорилгоо нэгтгэх үйлс бүтээлээ нэгтгэх нь хүн төрлөختний эрхэм үүрэг мөн. Ich sag,